Сайн мэцханаа сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд алдар Twilight цувралынхаа 3 дахь дэвтэр болох Эртэл намыг ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Ингээд номынхаа үйл явдал руу шууд орцгоё. Белла номын эхлэл Жекоб төгсөн захидлынхаа хариуг уншиж баар гардаг. Белла Жекоб хоёр ерөөсөө хоорондоо харьцаа болчихсон. Яагаад гэх юм бол Жекоб Беллаг өөрөөс нь урвсан цус орогчтой нийлсэн гэж үзсэн байгаамаа. Эдвард Жекобын хувьд гэх юм бол өөр хоорондоо өстөн дайсан мэт харилцаатай учраас мэдээж Белла Эдвардыгоо орхиж чадахгүй штэ. Тийм болохоор Жекоб Беллад урилсан байдаг. Бүр тэр ч удаа Белла Жекоб буцаа авахгүй болохоор нь Чарлигаар дамжуулаад захидал хүртэл бичээд биелэгээр Жекобд өгүүлсэн боловч Жекоб хариуд нь битгий хүүхэд аашлаад бай гэсэн хариуг Беллад өгсөн байдаг. Шинэ сар намын төгсгөлд Чарли Беллад ууралснаар гардаг штэ тий. Тэгээд Чарли Беллаг шийтгсэн. За яаж шийтгсэн бэ гэхлээр гэрийн хорионд оруулсан байгаа. Дээрэс нь сургуулаас гадуур Эдвардтай уулзах бол мэдээж бүрэн хоригдсан, мэдээж гэрээ хорин орсон байгаа учраас одоо яаж гарах вэ? Тэнгүүтлээ зөвхөн гэртээ Чарлигийн нүдэн дээр 2 цагийн туршил Эдвардтай уулзах боломжтой болгосон байна. Белла уг нь бол аавыгаа эсэргүүцэж болох хэдий ч удахгүй аавыгаа орхиод цус орогч болоод явах гэж байгаа учраас аавыгаа зовоохгүйгээд үгнээс нь юусоо зөрдөггүй юм. Тэглэж Белла шийтгэлийг хүртэх хэрэгтэй. Яагаад гэвэл аавынхаа санааг зовоосон шүү дээ. За Белла доошо буугаад Чарлид хоолыг бэлдээд байжсэн чинь Чарли Беллад нэгэн шууданг өгдөг. Белла түүнийг задлсан Жайлидын задлсан байдаг. Тэгсэн чинь тэр нь Аляскад сурах сургуулийн урилга байдаг. Белла Эдвард хоёр Аляскад сурахаар явах гэж байгаа гэж жүжиг тоглонгуудаа цус сорогч болж хувраад Аляск руу явах гэж байдаг. За тэнд нь мэдээж баагаа зэрлэг амьтад ихтэй учраас хүний хөлөөс зайтай газар амьдрах боломжтой гэж үзсэн байгаа юм. Тэгэд Беллаг авдах юм бол ер нь бол төгсөлтийн үйлчлэгийн дараа л бараг цус сорогч болж хувирахаар шийдсэн байдаг, тохиролцсон байдаг. Гэхдээ мэдээж Карлайл Беллаг хувирахаар болсон. Харин Белла Эдвардаар хувиргуулахыг хүсэх юм бол заавал гэрлэх ёстой гэсэн болзол тавигдсан байгааг бас сануулгын зүйтэй баг. Ингээ байдсан ч Эдвардын Чарлигийн нүдэн дээр уулздаг цаг нь болоод Эдвард хүрээд ирнэ. За тэгээд Чарлиг уншижсэн сонинг эргүүлээд харсан чинь Сиэтл гээд хотод маш их хэмжээний цуврал алга болж байгаа талаар мэдээлэл гарсан байдаг. Ингээд Эдвард Белла хоёр хамтдаа аавынхаа нүдэн дээр цаг өнгөрүүлж байгаа. За тэгээд Эдвард гэрлүүгээ хальт буцаад эргэж ирэхдээ Беллагийн өрөөнд цонхоор нь орж ирнэ. Ингээд Эдвард Белла хоёр хамтдаа хондог өргөлж энэ үйл явдал давтагддаг гэсэн үг. Гэхдээ мэдээж манай хоёр ямар буруу зөв юм хийх юм биш дээ. Тэгээд зүгээр л Эдвард Беллага тэврээд бүвэлээд унтуулдаг байгаамаа. Маргааш өглөө Эдвард Белла хоёр хамтдаа хичээлдээ яваад үдийн цагаа уугаад сууж идэг. За Анжела, Бен, Алис, Эдвард, Белла тавуулаа нэг ширээнд суугаад ярилцаад байжсэн чинь гинт Алис ирээдүг харж байгаа нь Беллад харагддаг. За Беллаг авдаг бол Алис ирээдүг харахаар ямар төрхтэй болыг мэддэг учраас ямар нэгэн зүйл маш чухал зүйлийг харжтэй гэж боддог. Тэгээд юу харсан талаар Эдвардаас асуусан боловч Эдвард ерөөсөө хэлэхгүй зүхтаад бултаал гэдгийг. За тэгээд Белла гайхаад ямар нэгэн болсон байна гэж сэжиглээд гэртээ очиод Эдвардаас асуудаг. Эдвард юу болоод байгаа юм бэ? Алис юу харсан гэсэн чи Эдвард ер нь бол хувийн асуудал л да, нэг тийм онц зүйл биш. Яг уу чи мэдмээр байгаа бол би чамд хэлье. Алис Жаспер ирээдүг харсан ба Жаспер хуучин гэрлүүгөө буцаж байгаа гэж Алис харсан юм а. Тэгээл чамд хэлэх хэрэгтэй гэж бодоогүй юм гэж хэлэг. Белла ч гэсэндээ мэдээж Алис Жаспер хоёрын харилцааг мэдэн тэр хоёр бол гүн холбоотой бибид хайртай хосууд. Тэгэхээр хосууд нэг нэгнийхээ ирээдүйд анхаарал тавих ёстой гэж бодонгуудаа Эдвардын үгэнд итгээд заа гэж хэлдэг. Ингээд Белла ээжтэйгээ яриад тэгээд ярьж дуусаад хаашаа харсан чинь Эдвард Беллагийн орон дээр суучихсан онгоцны хос тасалбараар нүрээ сэвэд байж идэгий. Белла гахаа та чи юу вэ гэсэн чинь Эсми Карлайл хоёр чамд өгсөн билий чи санаж гинөө гэд. Тэгээ Беллагийн 18 насны төрс өдрөөр нь Эсми Карлайл хоёр Беллад ээж рүүгээ очих онгоцны тасалбар бэлгэлсэн байна. Ээж нь болохоор
Флорида мужийн Джексонвилл гээд хотод байгаа байхгүй юу? Тэгээд орд хоёулаа хамт яваад ирэх үн амралтын өдрүүдээр гэж хэлдэг. Белла яах юм бэ? Аав дөнгөсөө намайг гэрийнхаа хорионоос гаргасан. Тэгэхээр би тэгж хамаагүй явж болохгүй байхаа гэж хэлдэг. Нэрэ Беллагийн хувьд гэх юм бол гэрийнхаа хорионоос төр зур гарчихсан байдаг гэх юм уу? Ер нь болцолтойгоор гарсан байдаг. Тэр нь ямар болцол вэ гэхлээр Жекобтай уулзах, за бусад найзуудтайгаа уулзах, зөвхөн Эдвард биш бусад найзуудтай ч гэсэндээ цаг гаргах юм болцолтойгоор Чарли, Белла гэр орносоо гаргасан байдаг байхгүй. Тэгээд гэр орносоо гарчаа шууд ээж рүүгээ явна, хол явна гэхлээр болохгүй байхаа гэж хэлдэг. Тэгсэн чинь Эдвард чийлүүрээ Америкийн хил дотроо явах зөвөргөө өстэй. Тэглээч ээжигээ санаж байгаа өстэй гэж хэлдэг. Белла ч гэсэндээ ээжийг үнэхээр их санаж байдаг. Ингээд оройн хоол бэлэх цаглаа Белла оройн хоолоо бэлдээ, Чарли дөгөөд тэгээд аягаа угаа зогсчихсэн чинь Эдвард Чарли гэдэг. Чарли гахаад яасан бэ гэсэн чинь Эсми, Карлайл хоёр Беллагийн төрсөн өдрөөр Рене руу очих осын билет авч өгсөн та мэдсэн үү гэсэн Чарли. Өө тийм үү, ямар гоё юм. Белла чи яваад ирэх юм уу гэдгсэн чи Белла гэдэг байхгүй гэдгсэн чи Эдвард ихтэй хос тасалбар л да. Эдвард Белла бид хоёр явна гэж Чарлид хэлдэг. Чарли нүүр нь улааж ирэнгүүтээ битгий димэр гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чи гинт Беллаг уур нүрээд "Аа та яагаад ингэж байгаа юм бэ? Би мэдээж гэрээ хорионд байсан. Гэтэ та намайг сайхан гэрээ өнөөс соллоо үстэй. Тэглээч би ээж рүүгээ явах хэсгээ танаас асуухгүй" гэж уурлаад Эдвардыг тоглоод гараа явдаг нөө. Ингээд гарахтаа Белла аавдаа хэлдэг. "Одоо нэгэнт гэрээ хорионоос гарсан юм чинь би жоохон зугаалж аваад ирж болно үстэй те" гингүүтээ Эдвардтай хамт Калины гэр рүү очдөг байгаа. Тэгсэн чи Калины гэртний хонцон болдг юм уу? Эдвард, Алис хоёр шатар тоглодог. Алис ирээдүг хараад Эдвард Алисын бодлыг уншаад тэр хоёр шатар тоглох биш зүгээр л бинийг ширтэж сасараа таардаг байгаа. За ингээд Белла буцаа гэртээ ирдгээ. Тэгээд Эдвард Белла гэрт нь оруулж өчөөд өрөөнд нь уулзгаар болдог байгаа. Гэтэ түр гэртээ хараад хувцас сэлчээд ирээ гэд явдаг. Белла гэрлөөгөө орсон чинь Чарли нэг л юм ярих гад дүлгэнээд байдаг. Тэгээд Белла "Аваа юу болсон бэ?" гэдгсэн чинь "Юу би нэг масаж болох уу?" гэл. За асуу гэсэн чинь Чарли Беллагаас Эдвардтай хоёр дотны харилцаанд орсон уу гэж асуудаг. Тэгсэн чинь Белла гинт амар хичингүүтээ та чи юугаа яриад байгаа юм бэ гэснэ. За би хэлье. Би одоогоор юу аваа би онгон хിവэрэ байгаа гэж хэлэнгүүтээ би унтлаа гэд өрөөлөгөө яваад орчдөг. Тэгэл Белла энийг л аав нэрээ сайн юм санаа зовж байгаа шүү гэж бодож яснаа гэвэнд нэрээ Эдвардыг ирэхээс өмнө гяс лапаш яваад ирд юм уу? Жекобтой уулзаад ирд юм уу гэж бодонгуудаа шууд өрөөнөөсөө гараад шатаар баг гүүгэн олгүй буугаал. Тэгэл Чарли гахаал "Белла хайчих байгаа юм бэ?" гэсэн чинь би Жекобтой уулзаад ирд юм уу гэсэн чинь Жекоб гингүүт наав за гэд явуулчихдаг байхгүй. Тэгээ Белла гараад машиндаа суугаад төлхүүрээ эргүүлсэн чинь яасан гэж асдгүй. Тэгээ Белла гайхаад дахин эргүүлээд байсан. Юурээс асахгүй эргээд хажуу тишээ харсан чинь Эдвард Беллагийн машины моторыг нь барьсан сууж идэгин. Арай л амир уу. Ингээд Белла уурлаа "Чи яаж байгаа юм бэ?" гэсэн чинь "Алис надад хэлсэн юм а, чиний ирээдүгэнд харагдгаа болчлаа" гэд. Тэгээд би санаа зовоод хүрээдэрлээ гэж хэлдэг. Тэгээ Белла уурлал хаалгаас авал гарсан чи Эдвард араас нь "Белла хэрвээ чи намайг өнөөдөр өрөөндөө оруулах хүсэхгүй бол хаалгааж цонхоо дэлэхгүй байж олно" гэж хэлээд Эдвард үлдтий. Тэгээд Белла уурлал гэрлөө орсон чинь Чарли "Яасан бэ чи Жекоб руу очно гэстэй" гэсэн чи Белла "Энэ тэний машин чи асахгүй байна" гэж аав руу уурлангаатай өрөөлөгөө ороод цонхоо тас итлэн ханаа. Тэгээд хэсэг зогсож яснаа. Санаа алангуудаа цонхоо буцаагаад дийлэгдэг. Мэдээж Белла Эдвардад удаан уурлаж чадахгүй шүү дээ. Дараагийн өдрүүдэд Белла Эдвард хоёр Рене рүү очдог байгаа. Рене бол Беллагийн ээж. Ренегийн хувьд хэм бол бейсболчин залуу болох Филтэй гэрэлжсэн Джексонвилл хотод амьдарч байдаг. Эдвард мэдээж наранд гарч болохгүй учраас ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг. Ренегийн гэрт харин Белла Рене хоёр далайн эргээр зугаалаад хамтаа сайхан цагийг өнгөрүүлдэг. Ингээд буцаад Форкстоо Эдвард Белла хоёр хурж ирдэг. Тэгсэн чинь Чарли Беллаг маш их сансан байх шүү гэж хэлээд тэрдэг байгаа. Үнэхээр хөөрхөн. Тэгээ Чарли "Жекоб түрүүнээс хойш
манай гэрийн утас руу залглаа. Чамтай ярих хэрэгтэй юм гинэ гэж хэлдэг. Тэгээ Белла Жекобд яах гэдэг юм болоо намайг залхаар лахгүй байсан мэж гэж уурлангуудаа Жекобтай ярихаар болог. Тэгээд Жек яасан бэ гэдгсэн чинь Белла Жаана юм бэ спикертэй наа гэд чи маргааш сургууль руу очих юм уу гэдгсэн чинь очно гэж хэлдэг. За нөгөөдөг чи очих юм уу гэсэн чинь мэдээж гэд Белла хэлдэг. Тэгсэн чинь за хөдөө Жек утсаа тасалчтэй. Ингээд маргааш нь Белла Эдвард хоёр сургууль руугаа машинаараа яваад очсон чинь Жекоб харан мотоциклтайгаа Беллагийн сургуулийн үүдэнд ирчихсэн хүлээж идэг. Эдвард Жекоб надтай уулзгаж ирсэн байна. Чи энд хүлээж иж болох уу гэж Беллагаас асуусан чинь Белла мэдээж юу гэж хүлээх вдэ. Үгүй би очно гэж хэлдэг. Ингээд Эдвард Белла хоёр гар гараасаа хөдөлцөө Жекоб руу явж очдог. Тэгсэн чинь Жекоб таны ах манай хөлийг зөрчсөн гэж хэлдэг. Белла хад юу болсон бэ гэсэн чинь яг үнийг хэлэхэд Эдвард Белла хоёр Джексонвилд Беллагийн ээж дээр зочилж байх үеэр Виктория Форкс ирсэн мэлээ. Виктория ирж байгааг Алис ирээдүгээр харсан байгаа хгүй. Тэгээ Алис намын эхлэлд ирээдүг хараад ирсэн шүү дээ. Тэгтээ болохоро яг үнийг хэлэхэд Жасперийн ирээдүг биш Беллагийн ирээдүг харж ирсэн болж таардаг. Тэгсэн чинь Жекоб юу вэ? Белла юу ч хэлээгүй юм уу гэж хэлээд Беллагийн бүр сонирхлыг нь татчихжээ. Ингээд сургуулийнхны нэргэн тойронд нь Жекоб Эдвард хоёрыг зодтолдох чинь гэж бодоод хараад байжсэн чинь бүр сургуулийн захирал нь үрж ирээ Жекобыг хөөгөө явал тийм. Ингээд Белла Эдвард хоёр хичээлдээ ордог. Хичээлд орохдоо хичээлээ юм тэмдэглэж суух. Белла шууд цаас гаргаж ирээд Эдвардаас юу болсныг хэлхийг шаарддаг. Эдвард мэдээж товчхон хариулдаг. Юу болсон бэ гэхээр Алис Викториаг ирж байгааг харсан. За тэгэнгүүтлээ манай хоёр ээж дээр нь зугаалж байх хогоор Виктория мэдээж Форкс ирсэн байгаамаа эрдгээрээ. За тэг Виктория хувьд гэх юм бол үйл үзэгдэгч хил тэр зурвсыг мэддэг юм шиг байгаа юм. Нэг хүн чоны хил дээр гачаал за нэг бол цосрогчдын хил рүү очиод ингээл ич яваадсан. Тэгээд хүн чон цосрогч аль нь барьж чадахгүй байсан. За тэгээд Эмит Викториаг хөөж явж агаад барихын даван дээр Виктория хил даваад явцсан. Тэгмэд Эмит нь шууд Викториаг хөөжсэн эрчиндээ хилээ төр зөрчөөд давчихсан байна. За тэгэхдээ Пол гэдэг тавьтраггүй хүн чоныг мөрөгчихсэн байна. Тэгмэд Пол нь шууд чонд болж хувраад яг хоорондоо зодтолдох гэж байтал Жаспер болон Карлайл хурж ирээ тайлбарлаад эвлэрсэн ийм үйл явдал болсон юм байна л да. Тэр хилийн зурвас гэдгийг тайлбарлахад анх Калиныхан Форкст ирэхэд Лапуш буюу хүн чоннууд байсан. За тэнгүүтээ гэрээ байгуулсан байна. За тэгээд энэ хилээс дотгошоо ерөөсөө Калиных нэвтэрч болохгүй. За тэгээд хүн агнаж, хүн хазаж болохгүй гэсэн гэрээ байгуулсан байл та мэдээж Калиныхан амтны цэсаар хооллог учраас тэр гэрээг нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Беллатай учрна гэж юу яач мэдгэвдэ те. Хүн хазаж болохгүй гэдэг чинь та бүхэн анзаарж байгаа бах. Хүнийг цус сорогч болгож хувиргаж болохгүй гэсэн юм заалттай байна. Ингээд Белла юу болсныг Эдвардаас товчхонч болтугай мэдэж авдаг байнамаа. Маргааш нь болдог Эдвард төр зүр анд явахаар Беллаг орхиод явчихсан байдаг. За тэгээд Белла гэртээ хоёр соронц нэмэх цэнэгтэй талаар нийлүүлэх гээд хичээгээд байж идэг. За тэгснээ яг энэ хоёр соронц нийлэхгүй байгаатай адилхан Жекоб Эдвард хоёр бол хизээж бие биентэйгээ эвлэрэхгүй дээ гэж боддог. Ингээд Белла ажил руугаа явдаг. Беллагийн ажил нь болохоор спорт бараа зардаг Майк Ньютоны гэрээхний ажилладаг дэлгэр байгаа штэ. Тэгээ ажил руугаа дөнгөж яваад очсон чинь одоогоор өөрчлөгч байгаа наа. Тэгээ чи гэртээ харж болно гэж Беллаг явуулчихдээ. Тэгээ Белла болохоор уг нь бол ажиллаа дуртай мөртлөөсөө одоо коллежийн төлбөр цуглуулах шаардлага учраас ажлаасаа гарах гэж байдаг байхгүй юу? Ингээд Белла юу хийхээ мэдгүй. Гэхдээ өдөөс хойш Анжела ангирлаа очих хэвээр. Анжелагийн хамаатууд маш олон учраас Анжела тэр хүн нэг бүрт нь урилга бүр гараараа бичиж явуулах хэвээр тийм ээ л. Тэр нь юуны урилга вэ гэхлээр төгслийн баярын урилга, хонхны ярийн урилга гэх юм уу? За Америк нэг тиймэрхүү ёс заншил соёл байдаг юм байлгүй дээ. Ямар ч тач бүх хамаатнуудаа урилга гараар бичээд явуулах хэвээр. Тэрэнд нь Белла Анжела туслахаар болсон. Гэтэл тэр болтлог нь Белла ажиллаа хийгээс таарж ийдаа гэж бодож исэн чинь ажлаасаа бараг хөөгдөх нь болов гараад ирсэн штэ. Тэгмүүдээ Белла гинт хідэнгүүтээ Лапуш руу дахиад яваад очижтэй. Алисийн нэг сул алны үхээр гинтийн шийдвэрийг харах юм бол оройтож харах магадaltaй. Тэм учраас Белла гинт шийдвэр гаргасан учраас Алис Эдвард аль нь Беллаг барьж авч чаддаг юм аа.
Тийм учраас Белла Жекоб руу явж очно. Ингээд Жекоб баярлаад өөр хоорондоо тэврэлдээд манай хоёр чинь сайхан цагийг өнгөрүүлдэг юм аа. За тэгээ байжсэн чинь Жекоб Беллаг цус орогч болж хувирнаа гэдгийг сонсонгуудаа ууралдаг юм. Ингээд Жекоб Беллаар мууталцаад Белла машин унаад Анжелагийн гэрлөө явж исэн чинь мөнгөлөг өнгийн Вольво машин замд нь гараад ирдэг. Тэгээ Беллаг араас дагаад идгийн энэ хин бэ гэхлээр Эдвард. Эдвард явдах юм бол Беллаг Лапош руу очсныг мэдэнгүүтээ бүр андаач явалгүйгээр буцаад эргээд ирчихсэн. Тэгээ Белла санаа зовоод Беллаг дагаа явдсны нэгдэг юм байна л да. Белла ч гэсэндээ анзаараагүй дүрсгээд Анжелагийн гэрт очиод урилга дээр нь туслаад нэрсийг нь бичээд нэлээд хэдэн цагийг хамт өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч мэдээж гэрлүүгээ харих хэвээр. Яагаад Белла гэрлүүгээ харахаас айгаад аваа гэхээр Эдвардтай уулзахаас айгаад байгаа байхгүй юу? Ямар ч тач гэрлүүгээ очлоо, хоолундаа лайк тавгаа угаалаа. За тэгээд өрөөлгөө орхоос аргагүй болно. Шатаар хөлөө зөөж ядан гарсаар агаад өрөөнийхөө хаалгыг нэгээд харсан чинь Эдвард мөсөн хөшөө царайлаад хан налаад хөмхийгөө зугаад зогсож байдаг юм. Белла Эдвардээр очиод намайг уучлаарай гэж хэлдэг. Би үнэхээр буруу зүйл хийсэн байна. Гэтэ үнэхээр би Жекобтой уулзах хэрэгтэй байсан маа гэж хэлдэг. Эдвард ч гэсэндээ Беллатай юу гэж удаа уурлаад ахав та ингээ манай хоёр хөөрхөн эвлэрнэ. Дараагийн удаа Эдвард анд явахаар болдог. Яагаад гэвэл өмнөх хан Беллагааслаад явчихтгаа болсон шүү дээ. Тэгээ Белла болохоор гуниглаа л ээж идэв. Гэхдээ Жекоб дээр дахиж очноо л гэж боддог. Тэгээд ажилдаа ороод ямар ч тач ажлаа хүлээлгэж өгөхгүй ажлаа хийчээд ажлаасаа гараад ирсэн чинь гадаа нь Алис машинтайгаар ирчихсэн хүлээж идэв. Тэгээд Беллаг суу гэдэг. Белла суусан чинь Алис Беллаг давуулаад шууд Калины гэрлөө яваад очноо. Үннийг хэлэхэд Эдвард Алисыг хахуулдаад Беллаг барьцаалуулсан юм л да. Мэдээж одоо хошин маягаар л би хэлж ин л да. Ингээд Эдвардыг анд явах болгонд Алис Беллаг харж явах юм үүрэгтэй болсон юм байна. Хариуд нь болохоор Эдвард Алист шар өнгийн Porsche машиныг авч өгсөн юм байна. Энэ талаар Белла сонсоод маш их уурладаг. Тэгээ Алис Беллад маникюр, педикюр хийгээл уг нь л арагдах гэж үздэг ч гэсэндээ Белла за би явж унтлаа гэж хэлээд өрөөлөгөө ордог байгаа. За өрөөлөгөө гэдэг нь болохоор Эдвардын өрөө байхгүй юу? Эдвардын өрөөнд Белла зориулаад маш том өргөн зөөлөн матрастай алтан шаргал өнгийн бүтээлэгтэй ор тавьчихсан байдаг. Тэгээ Белла түүнийг харангуйтаа уурлаад буудан дээр унтдаг байгаа. Яг буудан дээр эвтээлүүд нь альдал байжсэн чинь хаалга нь аяархан гот. Белла гайхал харсан чинь Розали зогсож идэг. Розали Белла дургуй штэ та бүхэн мэднэ. Тэгээ Белла гинт жоохон чихүүцсэн төрөл айгаал. Сайн Розали гэдгсэн чинь Розали би орж болох уу? Гэт за гэдгсэн чинь Розали би чамайг хүн байгаасаа гэж хүсдэг. Гэхдээ энэ нь ямар ч хувийн шалтгаангүй шүү. Зүгээр л би хүн болохыг маш их хүсдэг. Тийм учраас би чамд яагаад гэдэг тайлбарлах гэсэн юм аа гэж Роз хэлдэг. Тэгээ Розалигийн түүх энэ бүлэгт явагддаг байгаа. За тэгэхээр түүх дээр нь яадаг вэ? Розали нь яаж ах цус орогч болсон түүх нь товчхон тайлбарлах юм бол Розалигийн баян айлын ганц охин мэжэлтэй. Тэгсэн чинь аав ээж нь маш том корпорацийн өв залгамжлагчтай Розалиг гэрлүүлэхээр болж. За мэдээж Розали ч одоо баярлалгүй багт те. Розалигийн мөрөөдөл нь юу гэхээр сайн хүнтэй гэрлээд хөөрхөн хүүхэдтэй болоод гэрээ эзэгтэй болох ийм мөрөөдөлтэй. За тэгээ байжсэн чинь Розалид нэг Вера гэд найз байсан байл та. Тэр найз нь болохоор ядуу. За тэгээд нэг ядуу хүнтэй гэрэлсэн. Гэхдээ жижигхэн байшинд хөөрхөн хүүгээ төрүүлээд гуруулаас шаргалтай амьдардаг юм байл та. Тэгээ Розали болохоор Вераг амар өрөвдөг гэсэн гинэ. Тэгсэн хэрнээ Верад гандаслаа л гэдэг. Тэнгүүтээ Вераг гэрлөө зочилчоод буцаад гэрлөө гарчихсан чинь нэлийн цаг нь орой болсон байдیں۔ За тэгсэн ч гэсэндээ Розали 7 хоногийн дараа болох хормоо төсөөлөл хорим нь гадаа болохсон гинэ. Тэнгүүтээ цаг агаар сайхан байгаасай гэж бодоол янз бүрийн бодоол гэрлөө харж ирсэн чинь замд нь сүйц залуун таардаг байгаа. Тэнгүүтээ сүйц залуун таарангуудаа сүйц залуун хид хідэн найзуудтайгаа шоудсан байж идэгэн. Тэгээд Роз гингүүтээ нөгөө найзуудтайгаа сүйц залуун нийлж байгаа Розалиг хүчндээд бараг алчдаг байхгүй юу? Аимшигтай. Тэгэнгүүт нь Карлайл Розалиг олж аваад гэрлөө авчираад хувиргадаг юм байна. Тэгээ Розали хувирсныхаа дараагаар
Өнөөх сүү залуугаасаа сүү залуугийнхаа найзуудаас нь нэг нэгээр нөшөө авдаг. Розалиг авдаг юм бол ерөөсөө хүний цус сорж амсаж үзээгүй ийм цус сорогч байдаг. Тэгэхээр Розали яагаад Беллаг хүн болох гээд байна вэ гэхлээр ойлгомжтой. Ээж болоод, хүүхэдтэй болоод амьдрах боломж Беллад байгаа гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Маргааш өглөөнд Белла хичээлдээ явдаг. За тэгээ өдийн цайны засарлагаараа дүр гадагшаа гараад явжсэн чи Жекоб хар мотоциклтойгоо ирж гисэн Беллаг хорлоорой гэсэн байж идэгин. Тэгээ Белла Майкт би өвдсөн шүү. Намайг багш тэгээ хэлж ирэх гингөтэй Жеки араас саналаа. Тэгээд манай хоёр Алисаас зогтаагаад Лапуш руу хүрээд ирнэ. Ингээд зогтаасандаа хөөрч баярлаад байжсэн чинь харамсалтай нь Жекоб Белла хоёр муудалцдаг. За яаж муудалцдаг вэ гэхээр Белла цус сорогч болно гэдгийг Жекоб хэлсэн байсан шүү дээ. Тэгмээ Жекоб асуудаг байхгүй. За ядчил нэг хэдэн жилийн дараа болно сте гэсэн чи Белла харамсалтай нь үгүй. 2-7 хоногийн дараа төгсөлтийн баярын дараа би цус сорогч болж хуурнаа тавлагдсан гэж хэлдэг. Тэгмүүд Жекоб уурлаад Беллаг тэгсний оронд чи үхсэн дээрээ гэж хэлдэг. Ингээд Белла Жекобд гомдоод өөрийнхөө улаан мотоциклын Жекобын гэртээс ахгүй. Тэрийг унаад Калины гэрлөө хүрээд ирдэг. Ингээд Белла Калины гэрт хурж ирэнгүүтээ буудан дээрээ унтчихдаг. Шүн сэрэл эргэсэн чинь нэг л тухтаа эргэж болоод нэ. Белла цочоод сэрсэн чинь өнөө өргөн орон дээрээ хэвччихдэг. Белла гайхаад нүдэн нисэн чи Эдвард айл хэдийн ангаасаа ирчихсэн Беллаг хараад байждаг. Би чамайг сэрээчихүү гэд. Тэгээд Эдвард Беллагаас уучлахгүйгээд уучлаарай. Би чамайг дахиж харж цагдахгүй би чамд итгэж чинь чи өссөн үедээ Лапуш руу явж болоо гэжлэг манай хоёр бибинийгээ үнсээл, инхрийлэлцээл, эрхлэлтээл гэтээ мэдээж хэтрүүлэхгүй л дээ. Эдвард хэтрүүлэхгүй яагаад гэвэл Белла гимтэй чинь гэж аагаад байдаг. Тэгээ маргааш нь боллоо. Алис Белла гэрт нь хүргэж өгдөг. Тэгээ нэрээ Чарли яаж бүхэл өдөө 2 хоног Эдвардын Беллаг байлгасан мэглэр Алис л ямар нэгэн арга сэтэл зөвхөн охтуудаараа байна гэж хэлснээр Беллаг аваа авчихсан байдаг хгүй. Ингээ Белла гэртээ ирээд улаан цам цай хаад идэг. За тэгээ миний улаан цам цайчиж байгаа гэл гэртээ амс интернет хүртэл алга болц. Ерөөсө хувцснууд нэг нэгээр ингээд байхгүй болсныг нь анзаараад тэгээд Чарли юу аваа та хувц угаасан юм уу гэсэн чаав. Үгүй угаах хэрэгтэй байсан мó гингүүд Белла. Үгүй ерөөсө тийм ч зүгээр гэд. Тэгээд чи хонх дуурайд Белла доошо боогод хаалга нээсэн чи Эдвард зогсож идэв. Тэгэл Эдвард Беллаг чимээг ажаараа 1 секунд гингүүтээ газ дэшээ Беллаг оруулаа очиж буцаа буугаад ирдэг. Гингүүтээ Белла манай төрөлтийн нэг цус сорогч бидний үнэрийг нь танихгүй хин нэгэн танаа гэрт ирсэн байна гэж хэлдэг. Белла айдаг. Яагаад гэвэл Чарли гэртээ ганцаар байсан шүү дээ. Чарлиг алж болохоор байсан. За тэгээд Эдвард Беллаг дагуулад шууд Калины гэрлөө буцаад явдаг. Тэгээд ярилцдаг. Эдвард болохоор Алис руу уурлаад идэгин. Чи Беллагийн ирээдүг харж ийн гэсэн яасан бэ гэсэн чи Алис Эдвард руу уурлаад Беллагийн ирээдүг харна, Волтерийг харна, Викторийг харна. Чи наваа би хэд хуваах гэсэн бэ гэдгсэн чинь Белла Эдвард руу уурлаад Эдвард тайвшралтай гуйж ийн Алис буруу байхгүй штэ гэдэг бүгдээрээ тайвшраад ярилцдаг. Юу болсныг мэдгүй ч гэсэндээ ямар ч тач Беллаг хараанаас салгаж болохгүй мэнэ гэдгийг мэдэж авдаг агаа. Ингээ өдөр буцааж Беллаг гэрт нь хүргэж өгөөд байжсэн чинь Жекоб ярьдаг. Тэгээ Жекоб Беллагаас уучлах гэдэг. Тэгээ Белла за ойлголааг уучлаг. Тэгсэн чинь Эдвард Жекобтой ярихыг хүсдэг. Белла гахаад Эдвард шинтэй яригнэ Жек чи ярих уу гэсэн чинь Жекоб тэгье гэж хэлдэг. Тэгээ Жекоб Эдвард дээр ярьжсэн аа. Удахгүй Жекинд хурж ирнэ гингүүтээ Эдвард явдаг тий. Тэгээ Жекоб хурж ирээд Беллагийн өрөөлөө ороод нөгөө ирсэн зочин цус сорогч үнэрийг нь авангуудаа миний ч гэсэн танихгүй үнэр байна. Манай сүргийн ч гэсэн мэдэхгүй үнэр байна гэж хэлдэг. Гэхдээ бид нар чамайг хамгаалаа гэж хэлдэг. Энэ үед бас нэг сонирхолтой үйл явдал болон хэр Жекоб Беллатай ярьж агаад Белла аяг угаажсан ахгүй. Тэгээ Жекоб өн хөөрхөд туслаад хутан мотгон угаажсэн чинь Беллагийн цус сорогч болж хувирах цаг нь удахгүй болох гэж байгаа. Дахиж ярингуудаа гараа бэртээгээ зүсчтэй. Ингээ Жекобын цус гарангууд Белла бараг ухаан алж унах гээд Белла чинь цусны үнрээ авч чаддгүй. Айгуу тийм сонин дуршилтай ахгүй. Тэнгүүтээ бүгднийг цэвэрлээд за тэг ямар ч тач Жекоб буюу хүн чон сүргийнхэн болон Калиныхан Беллаг ээлжилж харахаар болдог байгаа. Дараагийн өдөр нь Эдвард дахиад анд явах хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Энэ үедээ Алист үлдээн гэсэн чи Белла юу би
Би Лапушт очиж болох уу? Лапушт галын надан болох юм байлээ. Би тэгээд ойр Лапуш руу яваг болохоор гэдгсэн чи Эдвард за тэгье гэж зөвшөөрдөг. Ингээд Эдвард Беллад нэг мөнгөлөг өнгийн мотоцикл бэлгэлдэг. За дээрэс нь дуулаг гэл одоо мотоцикл унахад ямар л аюулгүй байдлыг хангах хэрэгсэл байна. Бүгдийг нь Беллад бэлгэлдэг. Дээрэс нь Беллаг улаан мотоциклоо Жекобт авчиж өгөх хэрэгтэй гэдэгт нь санал нийлээд Беллаг Лапушт өнөөх үл үзэгдэх хөлийн зурвастаа хүргэж өгдөг байгаа. Жекоб Беллаг дагуулад галын наадам руу очдог. Энэ үед болохоор маш сонирхолтой нэгэн үйл явдал болдог нь юу гэхээр нэгэн түүх домгийг Билли Блэк болон Кул өвгөнөр хүүрндэг байгаа. Домгийг товчхон өгүүлэх юм бол Жекобын өвөг дээдс буюу хүлээтийн эхний гарал үүслийн талаарх домог гэдэг. За энэ домогууд дундаас хамгийн номын үйлдвэрлэлтэй холбогдож байгаа нь гэх юм бол 3 дахь эхнэрийн домог байгаамаа. Тэгэхээр энэ талаар товчхон ярьж үгэй. Хүлээтийн нэгэн маш сайн удирдагч байжээ. Таха Аки гэд. За Таха Акигийн хувьд гэх юм бол үнэхээр ард түмэндээ хайртай. За тэгээд үргэлж тэднийг хамгаалдаг, сүнсэн аялал хийгээд эргэн тойронд байсан байна уу үгүй гэдгийг тогтмол явж бие орхиод шалгадаг ийм удирдагч байжээ. Тэгсэн чинь Таха Акигийн урвагч нэг цэрэг байсан. За тэр цэрэг нь болохоор бид нэр бусад Мака зэрэг омгийнхныг эзлээд эзэнт хүрэн байгуулах ёстой гэж үзсэн юм байна. Таха Аки мэдээж түүнийг нь зөвшөөрөхгүй. Тэгэнгүүт нь тэр урвагч нь удирдагчаагаа алхаар шиддэг. Тэгэнгүүтээ өөрөө сүнсэн дайчдыг дагуулаа эзэнт хүрнээ байгуулахаар шийдэг байгаа. Нэг өдөр Таха Аки бие нуус газар орхиод сүнсэн оршихугаараа эргэн тойрноо хараад дайсан ирж гинүү гүй гэдгийг шалах гад явсан хойгоор нь өнөөх цэрэг нь өөрийнхөө биеийг орхиж удирдагчийнхаа биеинд сүнсээр оронгуудаа өөрийнхөө биеийг хутгаар сэжээд алччихдаг юм. Ингээд удирдагч нь эргээд Таха Аки удирдагч нь штэ эргээд биендээ орох гэсэн чинь биенд нь айл үжээ нэг ураг цэрэг нь орчихсон. За тэгээд уг нь бол манай Таха Аки их нэртэй айгу үнж ахгүй юу? Нэг их нэртэй байх ийм ёс журамтай. Тэгсэн чинь зөндөө олон залуу ихнэрүүд авчихсан. За тэгэл сонь шийдвэрүүд гаргаал омгийнхныгоо их зовж байгаа Таха Аки сүнсэн оршуугаараа хараад их шаналдаг байгаа. Тэгээд өөрийгөө байгааг мэдрүүлэхийг хүссэн боловч сүнс юу ч хэлж чадахгүй, юу ч ярьж чадахгүй, юу ч мэдрүүлж чадахгүй байгаа учраас Таха Аки гунигддаг байгаа. Тэгээ уг нь Таха Аки нэг чонтой тохиролцоод тэгээд чоноор дамжуулаад өөрийгөө сүнсэн хэлбрээрээ байгаа. За миний биеийг ашиглаж байгаа наад хүн чинь болохоор хуурамч хүн шүү гэдгийг ойлгуулах гэж үзсэн. Тэгээд тэгсэн чинь чон хурч ирээд омгийнхны дунд гараад ирсэн чинь омгийнх мэдээ чон ирэхээр ааштай. Тэгсэн чинь нэг залуу хүү өдөртөгч хамгаалж агаад алуулчдаг. Тэнгүүд за надаас лад гимгэн хүн өгөх юм байна гэж бодонгуудаа бүр ивлрээд байж идгээ. Гэтэл чон ирсэн үйл явдлыг Таха Акигийн үнж нэг цэрэг нь харангуйтаа энийг л жигтэй үйл явдал болоод энэ тэглээ чинь өдөртөгчийн гаргаж байгаа үйл явдал нь өөрийнх нь яг үндсэн нэчертэй нэрөөсөө холбогдлого ийм үйлдэл гаргаад наа гэж үзэнгүүтээ өөрөө сүнсэн дайчин болоод хуурчдаг. Уг нь бол нөгөө урагч чинь сүнсэн дайчин болох хориглосон байсан хгүй. Яагаад гэх юм бол босоо сүнсэн дайчин болох юм бол юу басыг мэдчихэж штэ. Тийм учраас хориглоод зарлиг гаргацсан байсан. Зарилгын зөрчөөд бие орхиод сүнсэн дайчин болонгуудаа бүгдийг олоод мэдчихдэг. Тэнгүүтээ буцаагаад бие рүүгээ ороод ирсэн чи айл үж нэг урагч удирдагчийн биеийг хулгайлсан цэрэгчин миний зарлигийг зөрчлөө гингүүтээ тэр хөөрхий Уута гэдэг залууг алаад хайчихдаг. Таха Акигийн хувьд гэх юм бол энэ үйл явдлыг харангуйтаа уурлаад өнөөх чондоо уусаад нэг бие болоод тэгэнгүүтээ хүн болоод хуурчдаг. Таха Акигийн шинэ бие нь болохоор хуучин биеэс нь илүү хүчтэй, зоригтой, хурдан ийм бие болдог. За энэ үеэс хойш болохоор хүлээтийн омгийнхан хүн чон болж хуурдаг болсон юм байна. Ингээд мэдээж хүн болж хуурсан юм чинь омгийнхондоо бүгдийг тайлбарлаад өөрийнхөө биеийг буюу урагч цэргээ хөнөөдөг. Тэгээд урагч цэрэг нь болохоор мэдээж зүхтаад явдаг. Энэ үеэс хойш сүнсэн дайчд гэдэг зүйлийг байхыг Таха Аки оргил. Яагаад гэвэл хитрхи аюултай өөрийнх нь биеийг нь дайснууд ашиглах боломжтой юм байна гэд. Гэхдээ Таха Акигийн үр удам нь болохоор
хүн чонд болж хувирдаг увдстай болдгийм байна. Таахан Акигийн хувьд гэх юм бол маш урт наслдаг, ерөөсөө залуугараа л байгаад идэв. Тэгээд эхний эхнэр насраад, хоёр дахь эхнэр насраад, гурав дахь эхнэртэйгээ болсон тэр эхнэр нь бүр заяаных нь хайнадаг. Тэгээд Таахан Аки энэ эхнэртэйгээ хамт өөхөхийн тулд чонон сүнсээ тавьж явуулснаар аажмаар хөгшөрч эхэлдэг. Энэ үеэс хойш болохоор хүн чон байгаа болох юм бол ингийн үн шиг хөгшөрч болдгийм байна, өхөж болдгийм байна гэдгийг мэдэж авдаг. Харин үгүй бол тэгэл хүн чон биетэйгээ залуугаараа насаараа амьдраа л гэсэн үг. Тэгээд Таахан Аки 3 дахь хөөхөн эхнэртэйгээ насыг барж яадаг. Одоо насны эцэст бараг цайгаа аваад явах гад байж байтал гай гамшиг тохиолно. Тэрний үе гэсэн чинь хүйтэн биетэй амтан буюу маш үзэсгэлэнтэй цус орогчд Мака омгийнхан руу дайраад хүмүүсийн цусыг сороод эхэлдэг. Тэгээд Таахан Акигийн өмнөх эхнэрийн бүх хүүгүүдэнд хүн чонд болоод хувирчихсан учраас тэднийг агнах гэж явж байгаа бүгдээрээ ам эрсдэг. За тэгээ 3 дахь эхнэрийнх нь том хүүн энэ талаар овгийнхандаа хурж хилдэг. Тэгэнгүүтээ цус сорогчд буюу цусан ундаатнууд бид нэрийг дайлаар ирсэн байна. За тэгээ хоёулахнаа явжсэн. Бид нэр эрэгтэйг нь болохоор алчсан. Гэхдээ эмэгтэй нь болохоор биднээс өшөө авах гэж байна гэдэг. Ингээд Таахан Аки 3 дахь эхнэртэйгээ за тэгээд 3 дахь эхнэрийн хавуухан хүү болон баг 2 хүүгүүдийг дагуулад тэр эмэгтэй цус сорогчийг алхаар очдог байгаа. Тэг би гайхаад байхгүй яа бүгдийг дагуулж явсан мэдгүй юм. Тэгэж байхгүйгээр нөсөл нөгөөдг нь алчхна гэж бодсон байсан. За тэгээд нөгөө эмэгтэй цус сорогч руу очсон ч үнээр үзэсгэлэнтэй цус сорогч эмэгтэй байдгийн. Цус сорогч явдаг юм бол усанд маш сайн. Хүлээтийн зарим омгийн хүмүүс нь болохоор хөлөө онгоцороо зогтгож оролцсон боловч хөлөө онгоцыг нь хүртэл гараараа шууд сүрүүлээд ирч шидээд байсан. Тэгээ асар их хүчтэй байсан гэсэн. Ингээд Таахан Акигийн 3 дахь эхнэрийн ууган хүүтэй өнөө хөрхий хүүтэй нь болохоор цус сорогч эмэгтэй тулдаад ал хайчихдаг. Тэгэнгүүт хүүгээ алагдсныг харсан Таахан Аки шууд хөгшин чонд болж хувираад үзэлцэж гарнаа. За гэсэн хэдиж бол ялгтан тодорхой байдаг. Тэгсэн чи 3 дахь эхнэр хүүгийнхээ бүснээс мөнгөн чинжаал утга гаргаж ирээд өөрийнхөө зүрх рүү зоож орхино. Ингээд цус садрангууд мэдээж өнөөх цус сорогч өөрийн ирэхгүй анхаарлын сарнсан тэр үед нь Таахан Аки чон биеэрээ болон өнөөх 2 баг хүн ээжигээ өгснийг хараад бас чоноолоо хувирсан гурвуулаа нийлж агаад тэр цус сорогч эмэгтэйг алдаг байгаа. Энэ үеэс хойш цус сорогч болон хүн чон өснөн дайсан болсон юм байна. Гэсэн хэдиж Калиныхан энэ нутагт хүрэлцэн ирсэн. Энэ үед нь болохоор Калиныхан бид нар бол амтны цусаар хоолдгоо гэд түрүүний дээр маш олоодад урдсан гэрэл зэрэг байгуулад зэрэгцэн орших болсон түүхтэй байдаг юм байна. За энэ түүхийг бол ярьж өгсөн. Белла энэ түүхийг сонсож байгаад унтчихсан байдаг. За тэгээд нэг сэрсэн чинь Жек Беллаг сэрэж идэг. Тэгээд Белла Эдвард руу очоод Эдвардтайгаа хаант байдаг. Энэ үедээ Белла бодоод 3 дахь эхнэрийн талаар тунгааж эхэлдэг байгаамаа. Нэг өглөө Белла сэрээд аавынхаа сонин харж идэг. Тэгсэн чинь Сиэтл болж байгаа хүн амны хэргийн талаар мэдээ гарсаар л гэдгийг. Тэгээд бүр хүн ам алдах тэр эрсдэл нь бол Сиэтл тэргүүлж идэг. Тэгэнгүүтээ маш их хэмжээний хүмүүс алга болж байгаа. За тэгээд алагдсан гэсэн мэдээг уншаад байжсэн чи Эдвард ороод ирнэ. Эдвард гэсэн тэр сонин харангуйта гівгэнт Белла руу хараад хойлоо ганц удаа хичээлээ тасалчих уу гэдэг. Белла яагаад гэсэн чи бид нар Жаспертай уулзах хэрэгтэй байна гэд. Тэгээд Белла Эдвард хоёр Калины гэрлөө очоод Жаспер руу очдог. Жаспер руу очиж байгаа нь ямар учиртай вэ гэхээр тэр Сиэтл баг хүн амны иргэн болохоор энгийн нэг хүн амны хэрэг биш. Цус сорогчд өвлөж байна. Тэр дундаа шинээр төрөсөд өвлөж байна. Хин нэгэн цус сорогчдыг шинээр бүтээгээд тэд нар нь болохоор ямар ч хяналт контрол байхгүй учраас хүмүүсийг хүссэн үедээ уугаад цусыг нь сороод ингээд хотод эмх замраагүй байдал үүсэж байна гэдгийг таамагласан байгаа байхгүй. Магадгүй энэ нь ямар учиртай юм бэ гэдгийг мэдхээр Жаспер руу очдог. Жасперийн хувьд гэх юм бол өөрийнхөө хэрхэн цус сорогч болсон түүхийг ярьж өгдөг. Жаспер болохоор 18 дугаар зууны үед болохоор цэргийн тушаалтай юм хүмүүс юм лээ. Хошууч Жаспер байсан мэлээ. Тэгээ Жасперийн хувьд нэг удаа
даалгавар авсан. Тэр нь ямар даалгавар вэ гэхээр ард иргэдийг дайны хөлөөс зайдуу нүүлгэн шилжүүлэх юм даалгавар аваад ард иргэдээ аваад нүүлгэн шилжүүлээд шүүн дунд явж исэн. Тэгсэн чинь замд нь 3 маш үзэсгэлэнтэй эмэгтэй таарад тэгээд Мария гэдэг хар устэй эмэгтэй Жасперыг хувиргаж цосрогч болгодог юм байна. Мариагийн хувьд хэм бол хүмүүсийг цус орогч болж хувиргаад өөрийнхөө цэрэг болгож бусад яг өөртөө адилхан тэр цус орогчтойгоо байлдуулдаг ийм цус орогч байдаг аахгүй. Тэгээ Жаспер бол маш сайн дайчин учраас Мариагийн бүр баруун гар болдог. За тэгэл цус орогчдыг шинээр бүтээсэн цус орогчид яадаг вэ гэхээр цусанд ундаасан. За дээрээс маш хүчрхэг хурдтай байд юм байна. Тэгээ нэг жилийн дараагаас тэр нь байлдаг гинэ. Тэгсэн чинь Мариагийн хувьд шинээр цус орогчдыг бүтээгээл тэгэл дайндаа ашиглаж байгаа л хүчин сулраад ирэнгүүт нь шууд устгал оруулж алаал дахиж шинээр бүтээгээл ингэж цэргээ сэлбдэг юм байна л да. Тэгээ энэ ажлыг нь Жаспер хариуцдаг. Тэгсэн чинь нэг өдөр Жасперийн найз болох Петр гэдэг цус орогч Шарлотта гэдэг цус орогчийг өмөрөөдөг. Энийг битгий алаач. Энэ маш сайн чадварлаг гэсэн чинь Жаспер ерөөсөө өхлийн зөвшөөрдгийн алах хэвээр надад чинь хүчин суларж байгаа шинэ цус орогчдыг бий болох хэвээр гэж хэлдэг. Тэгсэн чинь Петр Жаспераас урваад Шарлоттагаа аваа зогтаашдаг. Яа тэгмэл Петр Шарлотта хоёр бие-биедээ хайртай болсон байсан юм л да. Цус орогчдын хувьд бол хос гэдэг зүйл маш чухал. Бие-биендээ маш үнэж байдгаараа онцлог байх нэ. Ингээд Жасперийн түүхээс архамал Жаспер бол шинэ төрсэн цус орогчдын учрыг маш сайн олдог. Хэрхэн хорлох уу, хэрхэн алах уу, хэрхэн снөөх үү гэдгийг маш сайн мэддэг учраас бас дээрэс нь шинээр төрсэн цус орогчид байсан газар ямар зураглал үүсдэг гэдгийг мэддэг учраас Сиэтлд бол ийм үйлдэл явдал болж байна гэдгийг хэлдэг. Энэний гол аюулны үг гэхээр Уолтерийнхэн оролцох боломжтой. Уолтер бол хууль дүрмийг бий болгодог штэ. Тийм учраас Уолтерийнхэн Сиэтл руу ирнэ. За тэгээд ирэнгүүтээ тэр цус орогчдыг гисгэн. За тэгээд далмаар нь Беллаг цус орогч болгож хувиргаж юу гэдгийг мэдхээр хүрлцэн ирнэ гэдгээс манайд айдаг байгаамаа. Жаспер яаж Алистай учирсан бэ гэхээр манай Алис угаасаа ирээдүг хардаг штэ. Тэгээд нэг өдөр Жаспер шийдээд Мариагаас сухтаадаг. За тэнгүүтээ ерөөсөө хүн алж хүний цусыг сорж амьдрах ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг өөрөө ясмахандаа тултал ойлгочихсон. Хүн алахгүй байхыг хичээдэг. Тэгээд цангаад явж исэн. Тэгээд Жаспер нэг удаа гэрлэг ороод ирсэн чи Алис зогсож идэв. Тэнгүүтээ хоёлаа ирээдүйд хас болноо гэд. Тэр өдрөөс хойш Жаспер Алис хоёр ерөөсөө бие биенээ салаагүй. Тэнгүүтээ Алисаас ирээдүг ороод хоёлаа ирээдүйд Калинихантай хамт байна гингүүтээ Эсми, Карлайл, Розалиемит, Эдвард нартай хурж ирж нэгдсэн байдаг юм байна. Ийм сонирхолтой түүх гардаг. Тэгээд Беллагийн хувьд хэм бол төгсөлтийн үйлчлэгтээ бэлдэж идэг. Яг тэгмэл Алис заавал төгсөлтийн үйлчлэг хийнэ гэж зүтгэсээр хагаад Калиныхны гэр төгсөлтийн үйлчлэг хийхэр болдог байгаа. Тэгээд Белла Лапош руу нэг удаа очдог. За тэгсэн чинь Жек Беллаг хүчээр үнсдэг. Тэгээд уг нь бол Белла Жек төгчээр үнсүүлэхээс өмнө Жекийг төгсөлтийн үйлчлэгт урьдчилсан байдаг аахгүй юу? Тэгсэн ч гэсэндээ Жек өөргөн хүчээр үнсэн болохоор гараараа цогцоогоод хуруугаа хуглаад ямартай Жектэй муудалцаад гэртээ хүрэж ирээд тэгээд Эдвард Жек хоёроос муудалцаад янз янзын болоо. Гэтэ нэг би нарийн ярмааргүй яагаад гэвэл ярмааргүй байна. Ингээд төгслийн үйлчлэгний өглөө Белла өмсөх хувцас олдохгүй уурлаа байж идэг. Тэгээд улаан цамц нь болохгүй шүү дээ. Тэгээд улаан цамцаа өмсөхийг хүсэж байгаа. Тэр нь болохоор гангарааны цамц юм байна л да. Тэгээд яах вэ? Би хуучин джинсээ өмсөөл явхаас гэж бодоод хаалгаа ханаа нүдэл тэнэг хулгайж цус орогч байжсэн чинь Алис цонхоор нь өнгөцсөн зогсож идэв. Алис юу хийж байгаа юм бэ гэсэн чинь би чамд хувцас авчирлаа гэж цэнхэр өнгийн гой цамц авчирч Беллад өгдөг. Тэгсэн чинь тэр үед Белла бүгдийг ойлгодог. Энэ шинээр төрөсөд наттай холбоотой юм байна. Яагаад гэх юм бол миний хувцсыг, миний үнэрийг тэдэнд мэдүүлэх гэж хулгайлсан байна хин нэгэн. Тийм учраас би олны бай болсон байна гэдгээ мэдчихэв. Өөрөөр хэлбэл Сиэтл болоод байгаа үйл явдал зөвхөн Беллагийн төлөө хийгдэж байгаа үйл явдал гэдгийг Белла олоод мэдчихдэг. Алис ч гэснээр тэр талаар мэдэнгүүтээ маш ихээр айдаг. Тэнгүүтээ Эдвардад энэ төгсөлтийн баяр хонхны баяраа дуустал хэлэхгүй шүү гэж хоорондоо тохиролцдог. Ингээд Белла, Эдвард, Алис гурван ямартай төгслийн баярлалтаа оролцоод тэгээд төгслийн баяр нь дөнгөж дуусаа байжсэн чинь Эдвард Беллаг анзаараад байгаа шүү дээ. Юу болоод яагаад сайн зовд байгаа юм гэсэн чинь
Үннийг хэлэхэд бүх зүйл надаас лсэн байна. Надаас лоод Сиэтл хүмүүс өгч чинь, надаас лоод маш олон цус сурагч шинээр би болж чинь. Надаас л болоод энэ бүх зүйл болж байна. Би л эднэрт байх юм бол энэ бүх зүйл зогсноо гэж хэлдэг. Тэгсэн чинь Эдвард бүр хяналтаа алддаг юм. Мэдээж Беллагаа хамгаалахын тулд ч тийм. Тэгээ Алисаас амар хөөрхөн Калиныхны нэгээр л орлож байгаа бол бусдаа нүр тулхал хэрэг олон доо гэж хэлдэг юм. Ингээд төгсөлтийн баяр нэг л төгшөөртэй болдог. За тэгээд төгслийн баяраа дуусаад автагаа хамт Белла хоолнд ордог. Ингээд Эдвард бол Беллагаас нэг ч алхам холдохгүй нууцаар дагаал явж идэг. Белла Эдвард хоёр төгслийнхаа үжлэгт бол хүрэлцэн ирдэг байгаа. За ингээд бол Эдвард Беллаг үнсдэг. Тэр үнсэлтэнд өнгөрсөн хавар Джеймс хурж ирээд Белла Эдвард хоёр салхаас ихтэй үнсчихсэн үнсэлтэй маш төстэй. Шаналл уйдгаргүй нэг мэдрэгдсэн тийм үнсэлт байдаг. Белла Калины гэрлөө яваад орсон чинь тийс өөр болчихсон. Зүгээр л бар, паб, клуб болчихсон байдгийг. Тэгээ Белла бүр гахаад яаж ингэж амар өөрчлөлтөг байна те. Нэг давхрын тэр чигээр нөөцлөө ачсан. Тэгээ байдсан чи хонх дуурнаа. Мэдээж Беллагийн бүх найз бүх сургуулийнх нь бараг 65 ирчихсэн байдгийг. Тэгсэн чинь Джекоб Эмбри Кул гэсэн найзтайгаа хүрээд ирнэ. Тэгээд Белла төгсөлтийн баярын бэлэг гэд гараараа исэн хүн чоны дүрстэй жижигхэн юм мөнгөн дүрстэй буувч бэлэлдэг. Тэгээ Белла Эдвардд санаа зовоод байгаа штэ. Тэнгүүтээ Белла Джекобыг яв гэсэн чи Джекоб юу болоод байгаа юм бэ Белла гэж хэлдэг. Тэгсэн чи яг тэр үед Алис ирээдүг харж идэг. Тэгээ Белла Алисаас юу харсан мэдхийг хүссэн боловч Джекоб саад болоод идэв. Тэгээ Белла урлаад Алис чухал ирээдүг харж байна гэсэн чинь Джекоб бид нар гэсэн мэдэх хэрэгтэй. Бидний газар нутаг дээр болж үйл явдал учраас бид нар мэдэх хэрэгтэйгээд тэгээд хүн чинь болно манай Калиныхан төр зүр холбоо байгуулад хамтдаа нийлээд тэр шинээр төрөсдийн эсрэг тулалдаж устгахаар болдог байгаа. Тэгээд Алис явдах юм бол шинээр төрөсөд за нэг нь бүр ингээ Беллаг улаан цамцыг өмссөн Форкс руу ирж байгаагаар ирээдүг харсан байдаг юм байна. Уг нь бол Карлайл Диналигийнхнаас тусламж гуйсан боловч Диналигийнхны Ирина нь Лорен гээд Беллаг идгээдээс 2 дугаар ном дээр гардаг тэр цус сурагчтай хайр сэтгэлийн албатай байсан байна явж. Тэгээд тэр нь алагдчихсан. Тэгээд тэр утга бүр хүн чонд алагдчихсан учраас тэр Ирина нь болохоор хэрэг хүн чонтой дайсагналцах бол бид нар хамт туслаа гэсэн чинь мэдээж Карлайл юу гэж тийм их үү те хүн чонтой бид нар дайсагналцаж чадахгүй бид нар гэрээ хэлцээрээ сахина гэдэг Диналигийнхантай жоох уурлаад харилцаа нь эвгүй болчт юм аа. Гэсэн ч гэсэндээ хүн чонод туслахаар болсон учраас Калиныхан хүн чонод нийлээд шинээр төрөсдийн эсрэг тулдахаар болдог. За шинээр төрөсний ойролцоогоор 20 гаруй цус сурагчид байдгаа гэж гардаг. Белла мэдээж үүнийг эсэргүүцэн би яваад очичоо би л эдийн гарт очиж гэсэн чинь бүгдээрээ үгүй гэж хэлдэг. За тэгээд тэр төгслийн баярын шөнө 3 цагаас өнөө бейсбол тоглодог Калиныхны нэг тал байгаа шүү дээ. Тэр талбай дээр сургуулилт хийхэр болно. Тэрний яг гэхэлэр Жаспер маш олон шинээр төрөстэй тулалдаж байсан учраас хэрхэн тэднийг агнах вэ, алах вэ гэдэг сургалтыг хийж байгаа юм байна. Тэгээд тэрэнд нь болохоор хүн чонууд ч гэсэндээ очиж хамрагдахаар болдог байгаа. Шүндэн хүртэл Белла гүрэж агаад хамтдаа Эдвардтай тэр сургалт орох газар руу явдаг. Тэгээд Жаспер эхлээд Эмит дээр, Эдвард дээр, Алис дээр, тэгээд Лесми Карлайлыг бүгдээрэн дээр нь харуулж агаад яаж шинээр төрсэн цус сурагчдыг алах вэ гэдэг сургалтыг ордог. Хүн чонууд нь болохоор яг чон биендээ хуйлчихсан ирдэг байгаа. Тэгээд нэг асуудал гарч ирнэ. Тулааны өөр Белла хаана байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгсэн чи Белла болохоор би Форксоос явж чадахгүй гэж хэлдэг. Тэнгүүд нь Эдвард яхаа мэдгүй байсан Джекоб бодонгуудаа Лапорт байлаа гэсэн. Тэгсэн чинь Эдвард үгүй Лапорт байлаж болохгүй. Лапорт байлаа хэтэрхийх олон удаа очиж исэн. Тийм учраас биднийг хаарлаа сарнж байх хогоор Лапорт руу очиад алхаж магадгүй гэж хэлдэг. Тэгээ Белла биднэрт ойр байх хэвээр Джек бол Эдвард айл алын хүрээд очихоор ойр байх хэвээр гэж үздэг байгаа. Тэгээд Беллагийн үнэрийг дарах юм туршил хийдэг гэх юм уу. Эхлээд Джекоб Беллаг тэврээд ойгоор явна. Гүүн тэнгуут нь Джекобын үнэрт Беллагийн үнэр дарагдана. Тэнгуут нь Эдвард шал өөр замаар явж байгаад Беллагийн байгаа газарт очино гэх мэтчлэнгээр Беллаг ямартай ч тулаан болох газартай нэг ойролцоо газар нуухаар болдог байгаа. Маргааш нь Белла Эдвардаар ярьж байгаа Эдвард уцаар Алис дээрнгуудаа заа гэж таслаад Беллаар хардаг. Белла чи юу бодоод байгаа юм бэ гэж хэлдэг. Тэгсэн чинь Алис Беллаг ирээдүг харахтаа Белла
тулааны гол руу очиж анхаарлыг нь сарниулж өөрөө тэр цусрагчдын бай болох гэж байгаад ойд төрснөөр Алис харсан юм л да. Тэр талаар нь Эдвард Беллад хэлдэг. Тэнгүүт нь Белла Эдвардаас гуйдаг байгаа. Чи намайг тэгж явуулмааргүй байгаа л чи өөрөө битгий тулаанд ороо гэж хэлдэг. Яа тэгмэл Белла гэвдэх юм бол Эдвардыг тулаанд алдахыг гэж маш их айж байгаа. Ингээд Эдвард мэдээж нэгдүгээр Беллаг харахын тулд хоёрдугаар Беллаг ямар нэгэн тэнэг үйлдэл хийхгүй тул хажууд нь хамт байхаар болдог. Ингээд Эдвардын талаараа ах トゥ нартай хэлэхээр явдаг. Тэр агуур нь Алис хурж ирээд Чарлид хэлээд Чарлигаас Беллагийн визэг авч өгнө. Ямар виз гэхэлэр 2 хоног Алистай хойлохнаа цаг өнгөрүүлэх. Тэгээд Алистай хамт гоё дэлгүүр хийсэх. Тэр агуур нь болохоор бусад ирчүүд бүгдээрээ зугаалгаар явах гэж байгаа гэдгийг Чарлид хэлээ. Чарлид ч гэсэн зөвшөөрдөг байгаа. Ингээд Белла Эдвардаар Калины гэрт ирсэн чинь бус нь байдгүй. Тэгсэн чинь хайцмиг гэсэн чинь тэд нар анхээр явсан хүчээс сэлбэх хэрэгтэй. Харин надад бол тийм шаардлага байхгүй гэж гонхтойгоор хэлдэг. Ингээд Эдвард Белла хоёр нэг шөнө нэг байшинд хоёулахна хонхооролдог. Беллаг авдах юм бол Эдвардтай унтахыг ер нь бол зорддог байгаа. За тэгээ Эдвардыг өдөөд яг унтах гэсэн чинь Эдвард үгүй гэж эсэргүүцээд тэгээ Белла гомдоод уйлсан чинь Эдвард чи наттай гэрэл тэгэх юм бол яг би энэ талаар чинь бодож үзье гэж хэлдэг. Тэгээд Эдвард явдах юм бол Беллатай гэрлэх юм бол Беллагийн хоёр болцыг биелүүлнэ. Эхнийг нь болохоор Беллатайгаа гоё хайр хийх, хоёр дахь нь болохоор Беллаг цус хорогч болж хувиргах. Ийм хоёр болцол бибидээ тавиад байж идэг. Тэнгүүтээ Эдвард бүр өөрийнхөө төрсөн ээж Элизабет гэдэг ээжийнхээ аавд нь гэрлэх санал авахтаа өгчсэн бүгжийг Беллад өгөхөд гэрлэх санал тавьдаг байгаа. Белла Эдвард хоёр ингээд аль биесээр сүй тавьдаг аа. Беллаг явдал зөвшөөрдөг байгаа. За тэгээ би чамтай гэрлээ. Тэгээд чи надад гоё хүн болох тэр мэдрэмжийг мэдрүүлж өгөөрэй. Дээрээс намайг цус орогч болгож өгөөрэй гэж хоорондоо тохиролцдог байгаа. Эдвардууд яагаад ингэж байгаа гэхээр мэдээж хуучинсаг үзэлтэй ойлгомжтой холбоотой. Тэгээ дээрээс нь л мэдээж Беллад маш их хайртай болохоор мэдээж эхнэрээ болох одоо хүсэлгүй явахт те. Беллаг авдах юм бол 18 настай эхнэр болно гэдэг чинь хөдөөнийхний л хийдэг зүйл гэж бодоод айгаад хүмүүсийн хэл амнаас л жирэхэд байдаг юм а. Гэхдээ ямар ч тач Эдвард Белла хоёр сүй тавьдаг аа. Ингээд маргааш нь болдог. Маргааш нь болонгот Алис ууралсан байж идэгин. Яагаад ууралсан гэсэн чинь Алис ирээдүйд Белла Эдвардд нууцаар Вегас руу очиод гэрэлтэй бүртгүүлж агаар харагддаг. Тэгвэл Алис уурлаад тэгээд Белла болохоор жоохон малч тийм ээ. За Алис би чамайг яаж гомдоох вэ гэж хэлдэг. За ингээ Алис ямартайч Беллад анхааруулаад сайн дулаан авцаа авч яваарэ. Цасан шуурга дийгдэх нь шүүжэлдэг. Тэгээд 6 сар болж цасан шуурга дийгдэх гэж байдгийн. Ингээд Эдвард Белла хоёр ойроо очдог. Тэгээ Белла болохоор өөрийнхөө үнэрийг үлдээдэг байгаа. Албаар ойд үлдээгээд тэр шинээр төрөхсдгийг болохоор хоёр тал болгож хоёр хэсэг болгож хуваагдахад хүрдэг. Ингээд Жек Беллаг тэрвэрэд өөрийнхөө үнрээр Беллаг үнрийг дараад тэгээ манай хоёр хоорондоо ярилцаж явсаар байгаад Эдвард Белла хоёрын орогнох хэстэй лагерлан хурж ирдэг. Эдвард аль хизээний хүрээ дээр ч гэсэн майхнаа барьчихсан үлээж идэг. Ингээд цасан шуурга дийгтнэ. Белла тачган тэлж ичрээд бүр гуталтайгаа урал орондоо ороод Мишокондоо хөвчээсэн ч гэсэндээ рөөсө дараад болтгүй. Тэгсэн чинь гаднаас Жекоб орж ирээд халаагуур ирлээ гэн хөдөө Эдвард харцсан ч хамаагүй Беллагийн өвөрт ороод Беллаг дулаацалдаг аа. Мэдээж яндрын болохгүй л дээ. Гэхдээ мэдээж Эдвардд ямар л ойлог байв гэж дээ. Найз охиныг нэг залуу хурж ирээд тэрвэрэд хөвтөө дулаацуулаад байхаар тэгээд Эдвард болохоор би чам маш их хатаарах чинь би чиний оронд байсан ч болоосоо гэж хэлдэг. Ингээд Жекоб Эдвард хоёр төр ярилцдаг байгаа. Тэгээд Жекоб болохоор Белла надад чартай, чамд чартай гэж хэлдэг. Тэгээд маргааш өглөө болдог. Маргааш өглөө болоод байжсэн чинь цасан шуурга наамдсан. Тэгээд Эдвардын хувьд гэх юм бол мэдээж ууралсан байгаа шүү дээ. Тэгээд Белла сэрэнгүүтээ Эдвард намайг авраарай гингөт нь Эдвард Жекобыг шууд барьж амгата нуруу гарan газар шидэж мэдээд Беллаг авч гардаг. Тэнгүүт нь Жек ууралж муурлаад ингээд Жек Эдвард хоёр яг бибинлүүд аргацсан чи Белла зогсоодог. Ингээд Жек гараа явдаг тий. Тэгсэн чинь яасан бэ гэхлээр Эдвард Беллатай ярьж агаад хадагтай Калин гэлчдэг. Тэгсэн чинь тэр нь юу гэсэн үг гэхлээр одоо Белла Эдвардыг гэрлэж байгаа гэдгийг Жекоб мэдүүлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ Жекоб сонсонгуудаа аимшигтайгаар уйлдیں۔
Тэгээ Белла тэрийг сонсонготой Эдвард чи Жекобыг сонсож байгаа мэдсэн хэрнээ бид хоёр гэрлэж байгаа хэлж байгаа мó гэсэн чи тийм ингээ Эдвард гэсэн чинь Белла урлаа гараа авдаг. Яах вэ тэгээ Эдвард мэдээж хардаж харамлсандаа болол Жекобыг давах гал хилээлээ Белла тэрэнд юунд нуурлыг мэдгүй заяа би бүр энэ зэх юм шиг бүр үнэхээр стресссэн. За ямар ч тач Белла Жекобын араас дагаавсан Жекоб бараг л өстө нэрээ тулаанд угсан ч хамаагүй өстө Белла хүндээ гэрлэж байгаа бол би бараг ингээ явж байгаа үхий мүхий гэд Беллаг айлгаад байдаг. Тэгмүүд Белла Жекоб намайг үнс гэж хэлээд тэгээд Жекоб Белла үнсэлсэн. Тэгсэн чи Белла нэг л болж өгөхгүй харна. Жек Белла чинээс л сайн мэд чадна да гэсэн чинь Белла бүр чихнээсээ үнсэлээд хариу үнсэлцээд бүр ингээд нүдэндээ Жекобтэй гирлээд хүүхдүүдийг төрүүлсэн байна гэж төсөөлж мөсөөлөөд тэгээ бүр ингээд Жекобын уруулан гоё амтай санагч мандагдаад дулаахан санагч мандагдаад тэгээ аригчныг зогсдог. Тэгээд Жекоб Беллад баярлаад Беллаг уучлаад би иргэдэрнэ гэвдэг. Мэдээж тэр гурийн хайрын гурвалжин бол Сет Клэрватер гэд чон харж байгаа. Тэгээ Белла бол одоо сүргийнхэнд бүгдээрэнд нь мэдгцэн л гэсэн үг шүү дээ Жекобтой үнсэлсэн гэдэг нь. Мэдээж Эдвард гэснээр түүнийг сонсон л гэж таараа. Ингээд Белла бүр Эдвардаас ичээд бүр ингээд нүрээ газар ингээд тэгээд Эдвард руу харж чадахгүй байж байгаа. Тэгсэн чинь Эдвард зүгээрээ Белла чи хүн штэ гэж хэлдэг. Эдвард бүр үнэхээр их Белла таартай заяа. Тэгээд Белла би маш буруу зүйл хийсэн байна. За Эдвард хойл ер нь унтъя. Хойл одоо унтчи би чиний юм хийх гэсэн чинь Эдвард Белла нэгдүгээрт энэ тохиромжтой цаг бишээ нутахгүй тулаан эхлэх чинь хоёрдугаар гэх юм бол чи яг нохоош хөнөрч байна гэж хэлдэг. Ингээд ер нь бол цас аргач хүн чанд би миний үнэрлээд маш мах өнөртэйгээд үздэг байхгүй. Ингээд тулаан эхлэнэ. Тулаан эхлэхийг болохоор Эдвард маш холоос харж идэг ус хараад Белла тайлбарлаж идэг. За ямар тач манайхан ер нь бол ялж идэг юм аа. Тэгээд Эдвард бас тулааныг харж байгаа хаагаараа Сет ингээд манай хоёрын хажууд байхгүй. Сет болохоор хүн чон сөрөгч бодлороо ингээд би бинийгээ шууд юу бож байгаа мэддэг. Тэгэхээр Сетэд заавараас өгдөг. За тэндээс нь тайр, эндээс нь тайр, хажуунаас нь тайр гэдэг ч юм уу. Сет тэр Эдвардын эхлэлийг сонсонгуудаа сөрөгийн дэше бодлороо дамжуулж байгаа гэсэн. За иймэрхүү үйл явдал болж байгаа. Ингээд байц чи гівэнд майхан ураад майхны багныг барах хугалхан шахуу Эдвард үсрээд Беллаг хажуудаа гарын барьчихсан агаар дээр гүйжидгийг. Тэг Белла бүр ингээ юу болоод нэ гэд Белла ингээ чирэгдсэн агаар дээр баг нисэж байгаа штэ. Тэгээд нэг боржин чулууны өмнө очиод Эдвард Беллаг зогсоодог. Тэгсэн чинь Райли гэдэг цус орогчтой хамт Виктория гараад ирнэ. Ийм бүхний эцэст мэдээж Виктория л хийсэн байж таардаг. Ингээ Виктория хоёулаа байгаа штэ. Тэгээд Эдвард ганцаараа байгаа гэж бодоод баярлажсэн чинь Сет хүрээд ирнэ. Ингээд Сет Райлигээ цус орогчтой Виктория Беллаг хамгаалж байгаа Эдвардтай тулдгаар болдог байгаа. Виктория Эдвард 27 бол маш хурдан учраас Беллаг нүдэнд гүйцдэггүй. Тэгээ баруун өхлийн бүжиг шиг юм тулаан болдог. Тэгээ Райлигийн хувьд гэх юм бол Сеттэй бол бас үдэлцдэг. Тэгээ Сет Райлигийн гарыг хэн таслаад ямар тач байжсэн чинь Райли тасарсан тэр ястай гарынхаа үлдэгдлэр гэх юм уу Сетийг зохиод тэгээ Сетийг бүр дээшээ хөөрөөд борчин тэр хадайсан шүү дээ тэрийг мөргөөд тэнгуут нь тэр дэргонд нь тэр хадын хэлтэрхийнүүд нь унж ирдэг байхгүй тэнгуут нь байла нэг үзүүртэй хэлтэрхийг нь гарандаа тас урсан зарим байдлыг үүдэх юм бол өөрийгөө алаад за тэгээд Эдвардыг аврыг гэж бодож идэг. Тэгээс доошоо унаад ирсэн чинь нөгөө Райлигээ цус орогч яг урт хумстай гараараа Сетийн хоолойг нь шууд сичгэж идэв. Тэгэл Белла Сетийг аврах хэрэгтэй. Тэгээд Эдвардыг аврах хэрэгтэй гэд яг өөрийнхөө баруун гараараа барьсан тэр чулууга өөрлөгөө чиглүүлээд өөрийгөө зоогоо цусаа гаргахжсэн чинь Эдвард гинт маш хурдан хөдөлгөөнөөр Райлиг бүх биеэрээ гიშгээд эмтлээ таждیں۔ Ер нь бол Эдвард Райлиг гинт эзэн гэсэн үг шууд Райлиг мангангуудаа бүх биеэрээ дээрээс нь гიშгээд тэр Райли аимшигт гарч харалдаг. Тэнгүүтээ эргээд Викториятай тулж эхэлнэ. Тэгээ Сетив гэх юм бол Райлиг бүр мөсөн дуусгаад хэсэгчилж эхэлдэг байгаа. За тэгээ Белла амартайч амьсгал аваад дуустдаг. За тэгсэн чинь Виктория ганцаараа үлдсэн гэдгийг мэдэнгүүтээ зогтгож үздэг.
Тэнгүүт нь Эдвард гүйж очоод Викториягийн толгойг нь шүдэрээ хүзүүг нь үнсэж ийн гэж Белла ардаг. Тэнгүүтээ үнийг хэлэхэд шүдэрээ Викториягийн хүзүүг тастан гутаа хэсэгчлээд за тэгээд Сет тэр хоёр Райли болон Виктория хоёрын бүх үлдсэн эсгүүдийг цуглуулж агаад гал хасаагаад шатаагаад нэг мөсөн алж устгадаг байгаамаа. Белла болохоор Эдвардыг хараа л байдаг. Дээвэр нь шоконд орсон гүн цочролт орчихсон. Тэгээ Эдвард ингээл Белла руу жимэд Белла чи наа чулууга хай. Белла би чамайг яах ч вэ гэж хэлдэг. Тэгсэн чи Белла үгүй мэдээ чи намайг яах ч вэ штэ би зүгээр л чам санаа зовоод би Сетэд санаа зовоод гэж хэлээд чулууга хайдаг байгаа. Үүнийг хэлэхэд Сет зүгээр жүжиглэжсэн байлээ. Газар унчихсан байсан шүү дээ. Тэгээ Райли яг Сетийн хүзүүг ингээд хомсараа сиччихсэн. Тэр үед нь Сет гяс дараад Райлиг алхчихсан байлээ. Тэгсэн чинь Белла өөрийгөө гэмтэх гэжсэн болохоор Эдвард Сетийг хүлээхгүйгээр шууд Райлиг Сетэд туслаад дуусгахад нь тусалсан. Тэгээ Сет энд нь бол гуниглж идэв. Тэгээ Белла би та хоёрыг жүжиглэж гэж яаж мэдх юм бэ гэж хэлдэг байгаа. За ингэ байжсэн чинь гинт Эдвард үгүй гэж хэлээд өвдөг дээрээс хөрөөд ундаг. Тэгсэн чи Сетаас аимшигтайгаар уйлдаг. Юу болсон бэ гэсэн чинь Жекобыг нэг шин цус сорогч хажуунаас нь баруун талаас нь цохиод маш хүчтэй зогссон учраас гэмтэж гисэн байдаг юм байна. Ингээд энэ талаар Белла мэдээд ухаан санаарч гараа байжсэн чинь Уолтерийнхэн ирж идэв. Мэдээж Уолтер ирэх бол болохгүй. Ингээд Белла Эдвардыг дагуулад шууд өөрийгөө гэрээхнлээ очдог. Яагаад гэх юм бол хүн чонд байсан гэдгийг Уолтерыг мэдэж болохгүй. Тэгээ хүн чонд байсан гэдэг уул мөрийг харагдуулахын тулд шууд гэрээхэндээ анхаасаа байсан юм шигээр очихоор болоо. Ингээд Эдвард Беллаг дагуулаад Уолтерыг хөр очдог. Уолтерийн Димитри, Феликс, тэгээд Жейн 3 ирдэг байгаа. Тэгсэн чинь манай Калиныхан нэг эмэгтэй шин төрсэн цус сорогчийг өөрийнхөө нэг нэгтгэх гээд байж идэгин. Тэр нь болохоор зүгээр л 14-5 нас жоох ах байгаа байхгүй юу. Тэнгүүтээ би ингээд юу ч мдээгүй бидний тархийг угаажсан. Тэгээ бид нар Виктория гэдэг ч хүнийг цус сорогчийг мэдхгүй. Райли бидэнтэй тэрний өмнөөс ярьдаг байсан. Тэгээд Беллагийн хувцсуудыг биднэрт авчираад үнэрлүүлээд зөвхөн энэ эмэгтэйг ол тэг хамгийн түрүүлж олсон тэр эмэгтэйг цусыг нь сорж болоо гэж хэлсэн. Тэгээ бид нэр явсан гэж хэлдэг. Ер нь бол Виктория маш ухаалгаар хийсэн байгаа юм л та. Тэнгүүтээ Уолтерийнхэн хурж ирээд тэр чинээр төрсөн цус сорогчдыг Виктория устгах гэж утсан. Тэр хогор Виктория аль ижи Беллаг алчаад зүгт чинь гэж л бодсон юм билээ. Гэтэ мэдээж төлөвлөгөө нь бол бүрдээгүй. Ингээд Жейн асуудгийн нөгөө охноос чамаа хэн гэдэг вэ гэсэн нөгөө хөмхийгээ зугаа хардیں۔ Тэгсэн чинь Жейн тарчил гэдэг нэг харцаараа нөгөө охиныг тарчилсан чинь нөгөө охин чинь болоочээ гэж ойрлонготой намайг Бри гэдэг. Тэгээд Жейн асуудаг та нар хэдүүлээсэн гэсэн чинь хориулаа гэдэг. Тэгээд тэгсэн чинь яаж дайрсан гэсэн чинь 10-10-аар хуваагдсан гэхгүй. Тэгмээ Жейн Калин хөр орсон чиг Карлайл бид нар ч гэсэндээ хуваагдсан маа гэж хэлдэг. Тэгээд Жейн ямар гайхамшигтай юм бэ? Та нар ийм цохиулж тийм олон цусрагчдыг ялчж байгаа мó гэсэн чинь Карлайл мөр авчдаг. Ингээд Карлайл өгөн тэр Бри гэж шинээр төрсэн цусрагч охиныг амьд үлдээгээч хууль дүр мэдгүй байсан штэ гэж хэлсэн ч гэсэндээ Жейн тэр охиныг алуулаад ямар тач тэр охин хөхтөг. Тэгээ Беллаг хурдан цусрагч болохыг нь сануулад буцаад яваад өгнө. Беллаг авдах юм бол яг өөрийнхөө ирээдүг харсан юм шиг санагдав. Ядгуул Белла ирээдүйд цус сорогч болон цусан чунан тэгэхээр яг энэ Бри шиг болох юм байна гэж бодоод бас их айдаг байгаа. Тэгээ дээрээс нь Жекоб ирцсэн. Ингээд Белла гэрлөөгөө очдог. Тэгээ гэрлөөгөө очоод Чарлитай ярилцаа. Тэгж байгаа Жекоб руу очиж ирэхээр болог Жекобыг болохоор Карлайл имжилдэг байгаа. Ингээд Жекоб Белла хоёр уулздаг. Тэнгүүтээ Белла бол Эдвардыг сонгож байгаагаа ер нь бол Жекобд хэлдэг аа юм л та. Ингээд Белла өдөржин шинжэнгөө уйлдаг. Уйлаалan тэгжээсээ зүүдэндээ нэг шийдвэр гаргаад би хизээч Эдвардгүйгээр амьдарч чадахгүй. Би Жекобоос салаад ингэж зовж байгаа ч гэсэндээ Эдвард туслах мал би бүр өхнө. Тийм учраас би Эдвардтай хамт байх хэрэгтэй. Эдвардтайгаа хамт байхаар сонгодог. Тэгээ маргааш өглөө сэрээд Эдвардтай сонголт тайлдаг байгаа. Эдвард болохоор чам хэцүү байгаа бол чи Жекоб руу явж ялаа гэж хэлдэг. Гэхдээ Белла төвшөрдгүй. Тэгээ дээрэс нь Белла Алисаар хурмаа зохион байгуулахаар болдог. Алис өвдөх мал мэдээж хормыг мэдээж нүсэр зохион байгуулах нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ Белла түүнийг нь Алист зөвшөөрдөг. За тэгээд 8 сарын 13-нд буюу өөрийнх нь төрсөн өдрөөс 1 сарын өмнө хормонд болох ёстой гэдгийг болзол тавьдаг. Ингээд Эдвард
Белла хоёр гэрлэхээр аль биесээр шийддэг аа. Аль эсвэл гэх юм бол Беллагийн хормын даашин зэг найл үжээ сонгочихсон. Тэгээ Беллад өмсөж үзүүлээд тэгээ Белла хэдийгээр энэ хэцүү байсан ч гэсэндээ нэгэнд шийдсэн учраас Эдвардтайгаа хамт байхаар болдог байгаа. Ингээд Беллаар өөрсдөө нугруу очдог. Тэр ямар нугуу гэхэлэр анх Эдвард Беллаар болцчихсэн нуг. Эдвард өөрийнхөө алмаз шиг ялалцдаг арсыг харуулжсэн тэр нуг, Лорентэй таарсан тэр нуг. Тэгэд Эдвард Беллад хэлдэг ч өөрийгөө хит их шахах хэрэггүй. Би өнөө орой Карлайлаас гуйгаад чамайг хуургаад өг гэж хэлье. Тэгэж өнөөрөө хуурчгаа. Тэг би заавал гэрлийн мэрлэж гуйхаа болоо гэж хэлдэг. Тэнгүүт нь Белла үгүй би гэрлэмээр ингэж хэлдэг. Тэнгүүт нь за би чиний басыг мэдэж байна. Одоо би чамтайгаа хайр хий. Тэгээд чи ямар мэдрэгддэг гэдгийг мэдэрчин. Тэгээ хорой чамайг хуургуулъя гэдгсэн чинь Белла үгүй гэд би бүх зүйлийг яс журмынхан дагуу хэмээрэн бас би ээж аваагаа хүндлэх хэрэгтэй. Ээж аав маань намайг өдөө хүртэл өсгсөн. Би тэднийг шууд хаяад явж чадахгүй гэж хэлээд тэгээд Эдвард Белла хоёр хамтдаа Чарлид сүү тавьсан гэдгээ хэлэхээр болоод энэ удаагийн ном маань дуустдаг байгаа. За номын эпилог хэсэг дээр болохоор Джейкобд Беллагийн хормын урилга ирж идэг. Тэгээд Джейкоб Беллагийн хормын урилгыг харчаад чон болж хувраад гэрээсээ дөрвөөд зүхтаад ер нь энэ бүх зүйлээс зүхтж байгаагаар шаналж байгаагаар дуустдаг юм аа. Ингээд эртэл ном маань дуусчин. Та бүхэн таалагдсан бол лайк дараарай, subscribe дарахыг хүсье. Тэгээд дараагийнхаа бичлэгээрээ удахгүй уулзна гэж найдаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.